За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Ингээд англи хэлний хичээлээр эсэлтийн шалгалтанд бэлтгэгчдэд одоо зөвлөмж олгож хүргэж байгаа энэ хичээлээ ингээд эхэлж байна. За энэ удаагийн хичээл маань бол 2023 оны англи хэлний эсэлтийн шалгалтыг одоо өгсөн хүүхдүүдийн одоо хамгийн бага үнэлгээ авсан 3 сэдвийн хүрээнд ярилцах болно. За эдгээр 3 сэдв маань ямар сэдв байсан бэ гэхээр хэл зүүн дөрмийн мэдлэгийн хувьд одоо үүн дээр бол үүн дотроо өгүүлбэрийн түвшин докторийн үгийн хэрэглээг таних тал дээр нэлээд бага оноо авсан байна. Нийт одоо шалгалтанд орсон хүүхдүүд маань. За хоёрдугаарт нь бол үгийн сангийн мэдлэг сэдв дээр ерөнхий сэдвийн хүрээнд албан болон албан бус үг хэдлэгийг хэрхэн яаж ялган хэрэглэх вэ гэдэг дээр бол мөн бас бага оноо авжээ. За 3 дугаарт нь харилцан ярианы сэдв дээр бол харилцааны түвшин санаа бодлыг ерөнхий сэдвийн хүрээнд нь ойлгох тал дээр мөн одоо бага оноо авсан байна. Тэгэхээр эдгээр 3 сэдвийнхаа хүрээнд өнөөдрийнхөө хичээлийг орж байна. За нэгдүгээрт нь бол бид нэр grammar буюу preposition-ны талаар ярилцъя. За ингээд хувилбар A асуулт 6 дээр жишээлх юм бол ямар одоо даалгавар ямар одоо хариултууд орж ирсэн бэ? Түүнээс одоо юуг одоо аль хариултыг нь сонгол зөв байсан бэ гэдэг дээр ингээ харъя. За энэ дээр бол choose the correct answer to complete the sentences гэж байгаа. За тэгэнгүүт энд look the bike is leaning гэд энэ дээр бол бид нарын сонгох ёстой хариулт бол энд орж ирэх ёстой. Тэгээд the garage wall гэж байгаа. За хариултуудаа харах юм бол A хэсэг дээр at, B дээр with, за C to, D хариулт маань against, E хариулт маань onto гэж байгаа. Тэгэхээр эдгээр хариултуудын одоо аль нь зөв хариулт вэ гэхээр against буюу дагуу, налаад гэсэн утгатай байршил заасан өгтөр үг бол энд илүү тохиромжтой байгаа. Харин бусад энэ өгтөр үгнүүд маань яагаад тохирохгүй вэ гэхээр нэгдүгээр нь эт гэсэн өгтөр бол байршил чиглэл заадаг боловч энэ өгүүлбэрт утгын хувьд бол таарахгүй. За мөн тэгээд эт гэсэн preposition ямар тохиолдлуудад хэрэглэгддэг вэ гэдэг хэрэглээгээ хэрвээ бодоод үзэх юм бол одоо ерөнхийдөө цаг хугацаа заасан үед болоод мөн байршил зааж байгаа үед бол хэрэглэгдэж байгаа тийм ээ. Гэхдээ илүү тодорхой түвшинд хэрэглэгддэг. За with гэсэн preposition маань ямар үед хэрэглэгдэх вэ гэхээр энэ маань хамаарал эзэмшилт байгаа гэсэн утга санааг илэрхийлдэг учраас мөн энэ одоо энэ дугуй бол гаражийн ханыг одоо түшээтэй байрлаж байна гэсэн энэ утгатай өгүүлбэр маань гүйцэх ёстой байтал with гэдэг үг маань бол ерөөсөө тохирохгүй байгаа. За тэгээ үүнээс цаашаага бол to гэсэн мөн preposition-ыг санал болгосон байгаа боловч энэ маань чиглэл заасан үед хэрэглэгддэг бөгөөд утгын хувьд мөн тохирохгүй. Onto гэсэн preposition мөн байршил заадаг боловч одоо дээрээс нь дээгүүр нь дээр нь гэсэн утгатай учраас энэ гаражийн хан гэж байгаа юм одоо босоо энэ гадаргуу дээр дээгүүр нь гэж хэрэглэх гэхээр энэ өгүүлбэр маань ямар нэгэн утгагүй болоод ирж байгаа. За ингээ against гэсэн одоо preposition маань энд илүү одоо тохиромжтой болж байна. За ингээд энэ даалгаврыг гүйцэтгэхэд бол preposition буюу өгтөр үгийнхаа талаар илүү сайн ойлголттой байх ёстой. За дараагийн энтэй төстэй даалгаврууд дээр бид нэр одоо өгтөр үг гэдгээ эхнээс нь илүү сайн ойлгоцсон тэгээд өгтөр үг гэж юу хэлэх вэ гэдгээ ойлгоцсон байх юм бол иймэрхүү даалгаврууд бол их амархан байх болно. За өгтөр үг буюу preposition гэдэг маань бол хоёр эд зүйлийн хоорондын харьцааг харуулдаг тул харьцааг илэрхийлэх үг гэж одоо ойлгож болно, хэлж болно. За эдгээр үгнүүд нь бол хаана юу байгааг мэдээлдэг. Жишээлх юм бол next to the house гэх юм бол байшингийн дэргэд гэсэн утгатай болно. За мөн өгүүлбэрт орохдоо ингээ өөрийн гэсэн одоо утга санааг илэрхийлж явдаг учраас эдгээр үгнүүд хэрвээ өгүүлбэрт орохгүй дутах юм бол тухайн өгүүлбэр бол утгаа алддаг. Одоо ийм чухал үг байдаг бах нэ. За тэгээ өгтөр үг маань бол энгийн нийлмэл гэсэн юм дараах одоо хоёр төрөлтэй байгаа тий. За энгийн өгтөр үгэн дотор бол at, in, on, by гэх мэтчлүүд үгнүүд байж болж байна. За нийлмэл өгтөр үгэнд бол into, instead of, nearby гэх мэтчлэн одоо үгнүүдийг бас жишээ олгон хэлж болж байна. За өгтөр үгийн хэрэглээний хувьд бол одоо 5 байдлаар хувааж болж байна. За өгтөр үг нь бол зорилго чиглэл заасан байдлаар хэрэглэгдэнэ. Эсвэл арга хэлбэр, цаг хугацаа, байршил чиглэл эсвэл шалтгаан одоо илүү заасан тэр шалтгааныг тодорхой болгож өгөх байдлаар одоо хэрэглэгдэж болно гэсэн үг. За энэ дээр бол тэгээд тус бүр дээр нь жишээ өгтөр үгнүүдийг авч үзүүлсэн байгаа та бүхэнд дэлгэснээс ингээ харж болж байна. За түрүүний бидний одоо эхний 6 дугаар ажил дээр A хувилбар дээрээс ажилласан дасгал одоо даалгавар дээр ашигласан against гэд үг маань бол
preposition маань бол одоо prepositional place буюу байршил заасан ийм өгтөр үг байгаа. За энэ дээр бол дэлгэцэн дээр харуулж байгаа байршил заасан өгтөр үгийн жишээнүүд ингээ байж байна. Across, after, against, among гэх мэтчлэн. За эдгээр үгнүүд маань бол өөр өөрийн гэсэн одоо юмны байршлыг хаана байгаа, дээр доор, хажууд, хооронд, эргэн тойронд гэх мэтчлэнтэй янз бүрийн утгатай байгаа учраас одоо бүгд өөр өөрийн гэсэн тусдаа утгатай. Тэгээ өгүүлбэрт мөн яаж хэрэглэж байгаа вэ гэдгийг нь ингээд цээжилж авах шаардлагатай. За энэ дээр нөгөө түрүүн хэрэгэлсэн against гэж үг маань ингээд байж гин. Одоо 3 дахь өгүүлбэр маань ажин. His bicycle was leaning against the fence гэд мөн жишээ нь бас ингэж орж ирсэн байж байна. Хашаа дагуулад, налуулад түүний дугуй бол байж байна гэсэн ийм утгатай өгүүлбэр байх нэ. За ингээд буруу хариултан дээр бол тэмдэглэгдсэн байсан at, on, with, за мөн for гэх мэтчлээ өөр бусад одоо preposition-уудыг мөн ямар preposition вэ, ямар үүрэгтэй ордог вэ, ямар утгатай вэ гэдгийг нь тухай бүрд нь бол бүгдийг цээжилсэн байх хэрэгтэй байдаг. За дахиад нэг одоо хувилбар дээр ажиллаж үзье хэдүүлээ. Хувилбар A болоод за түүн дотор бол асуулт 7-г ингээд сонгож авсан байна. Choose the correct answer to complete the sentences гэж байгаа мөн. Одоо 2 дахь жишээг авж байна. За how rude гэдэг энд зай аваад Frank to use Paula's car without asking her гэсэн ийм өгүүлбэр байж байна. За энэ өгүүлбэрт одоо to, for, by, about, of гэсэн эдгээр preposition-уудын алийг нь хэрэглүүл илүү тохиромжтой вэ? Энэ өгүүлбэр маань яг утга санааны хувьд болоод дүрмийн хувьд зөв байх вэ гэдэг дээр бид нарыг одоо шалгасан ийм асуулт байж байгаа. За энэ дээр зөв хариулт нь бол of гэсэн preposition-ыг сонгох хариулт нь маань зөв хариулт байгаа. За яагаад гэх юм бол have root of someone to do something гэсэн одоо ийм нэг хиллэг байгаа тийм үү. Ийм англи хэлэнд бол энэ хиллэгүүд бас их түгээмэл хэрэглэгддэг prepositionтай хамт одоо орсон ийм хиллэгүүд хэрэглэгддэг. Тэгээд have root of гэж байгаа нь бол Франк тийм ээ Паологийн машиныг асуухгүйгээр хэрглэж байгаа нь ямар бүдүүлэг хэрэг вэ гэсэн одоо хин нэг шүүмжлэхтэй хэрэгэлдэг ийм одоо хиллэг байна. Have root of гэд. За of гэсэн preposition-ыг өөртөө агуулсан ийм хиллэг байгаа. За бусад одоо preposition-уудыг нь харах юм бол for, by, about, за to гэсэн preposition-ууд бол мөн утгын хувьд бол төдийлөн тохирохгүй учраас за энэ of гэсэн хариултыг буюу и хариултыг сонгох ёстой юм аа. За ингээд бид нар одоо 2 дахь vocabulary гэсэн хэсэг дээрээ орж ийн, 2 дахь сэдв дээрээ орж ирж байна. За vocabulary буюу үгийн сангийн хэсэг дээр хүүхдүүд маань ямар одоо ажил дээр тийм ээ ямар даалгавар дээр хамгийн их алдсан бэ гэхээр informal буюу албан бус үг хэллэг мөн formal буюу албан үг хэллэгүүдийг те хооронд нь ялгаж хэрэглэх өгүүлбэртээ сонгож авч хэрэглэхтэй тал дээр бол нэлээд бага оноонуудыг авсан гэсэн дүн гарсан байсан учраас ингээ 2 дахь сэдв дээрээ informal and formal words and phrase usage гэсэн сэдвийг авлаа. За ингээ хувилбар A асуулт 19 дугаар даалгавар дээр ингээ харъя. Choose the correct word and phrase to complete sentence гэж байгаа. За ингээ өгүүлбэрээ хамтдаа уншъя. You need to acquire. За энэ дээр бол бидний сонгох ёстой үгний маань зай ингээд өгөгдсөн байна. In social work. За нийгмийн ажил дээр чи эсвэл та нар тийм ээ ийм зүйлийг бол бүрдүүлэх хэрэгтэй, өгөх хангах хэрэгтэй гэсэн ийм өгүүлбэр байж байгаа. За тэгээ ямар зүйл вэ гэдгийг нь бол биднэрт мөн 5 боломжит хариултыг өгсөн байна. Нэгдүгээрт нь A хэсэг дээр application, B qualification, C necessity, D operation, E accept гэсэн ийм 5 үг байна. За эдгээрээс аль нь хамгийн тохиромжтой вэ гэхээр за qualification гэдэг үг маань хамгийн тохиромжтой. За бусдыг нь мөн яагаад тохиромжгүй вэ гэдгийг мөн бас багш нь тайлбарлаж өгье. За qualification гэдэг нь бол энэ тухайн салбарт чадвартай эсвэл чадвартай гэж хүлээн зөвшөөрөгдөхөд шаарддаг ямар нэгэн итгэмжлэлтэй авсан эсвэл одоо маш өндөр боловсралтай гэсэн ийм утга санааг илэрхийлж байгаа ийм албан ёсны үг учраас энэ маань чи нийгмийн ажил хийхэд тийм ээ ийм тодорхой нэгэн шалгуур шаардлагыг хангасан байх ёстой гэсэн энэ өгүүлбэрийг олоод бүтэн болгож утга агуулгын хувьд болоод за дүрмийн хувьд зөв болгож байгаа маа. Acquire гэж одоо үйл үг орж ирсэн байгаа учраас үүний араас noun орж ирэх нь бас ойлгомжтой байгаа. За ингээд application гэдэг нь бол мөн noun боловч тийм ээ энэнд бол утгын хувьд тохиромжгүй болчихжээ. Өргөдөл одоо бүрдүүлэх шаардлагатай гэдэг ч юм уу тийм одоо утгатай байж болохгүй тийм. За энэ шаардлага хангаад одоо
ийм байх хэрэгтэй гэдгийг энэ хэлэх гэж байгаа ийм утгатай өгүүлбэр гаргаж ирэх гэж байгаа шүү дээ. За дараагийн үг маань болохоор necessity буюу хэрэгцээ шаардлага гэсэн утгатай үг байж байгаа. Гэхдээ энэ одоо өгүүлбэр дөрмийн болон утгын хувьд мөн тохиромжгүй байгаа. Operation гэдэг маань үйл явц гэсэн үг учраас бас л авцалдахгүй байгаа. За accept гэдэг нь хүлээн зөвшөөрөх гэсэн үйл үг байгаа учраас дөрмийн хувьд бол acquire, accept гэх ингээ хоёр одоо үйл үг дараалуулаад ихтэй бас ингээд дөрмийн хувьд тохирохгүй юунаас утгын хувьд ч ингээд тохирохгүй болоод ирж байгаа юм аа. За тэгэхээр энэ application, qualification гэх зэрэг эдгээр үгнүүд нь бол тэ албан одоо бичиг баримт бүрдүүлэх болоод офис, за академик үйл ажиллагаа зэрэгтэй холбоотой ийм үгийн сангийн үгнүүд байгаа. За тэгэхээр эдгээр үгнүүдийг бол тийм одоо холбогдлолтой сэдвүүдийг уншиж, танилцаж, за эдгээр сэдвүүдтэй ажилласнараа бол эдгээр үгнүүдийг цэжлэх боломжтой юм аа. За дараагийн хувилбар нь бол мөн хувилбарын ээс авсан байж байгаа асуулт 24 дээр ажиллаж үзье. Choose the correct word and phrase to complete sentence гэж байгаа. За энэ өгүүлбэрийг ингээм хамтдаа уншъя л да. The little boy's eyes. За энэ дээр бидний нөхөх үгний зай байна. When he saw his daddy гэж. За энэ дээрээс энэ daddy гэдэг үгийг багш нь шаардуулсан байгааг харж байгаа бах те. Тэгэхээр энэ нь бол informal language одоо phrase буюу албан бус үг хэллэгний аав гэдэг үгийг эцэг гэдэг үгийг одоо илэрхийлсэн ийм үг байж байгаа. Албан бус тэгээд өөрийнхөө ойр дотныхоо те хүмүүстэй ярихдаа аавыгаа дуудаж байгаа, аавыгаа илэрхийлж ярьж байгаа ийм үг. За эсвэл одоо нэлээд албан бус хүрээнд одоо ярьж байгаа ийм өгүүлбэр л гэсэн үг шүү дээ. Энэ үгнээс нь харах юм бол. За тэгэхээр энэ дээр бид нарт санал болгосон үгнүүдийг харах юм бол lit up, shone, lightened, flowed, darkened гэсэн үгнүүд байна. За эндээс зөв хариултыг нь одоо хамгийн ихэнд хэлээд өгч тийм ээ. За lit up гэдэг маань энэ өгүүлбэрт хамгийн их тохирж байгаа. Яагаад гэх юм бол за бус үгнүүдийг нь эхлээд нь тайлбарлаа. Тэгээд яагаад lit up гэдэг нь илүү тохирж байгааг хамгийн сүүлд нь тайлбарлаж өгье. За shown гэдэг нь уг нь гэрэлтэх одоо гэгээ орох гэдэг ч юм уу те. Ийм одоо мөн lit up гэдэг үгтэй бол маш төстэй утгатай энэ өгүүлбэрт бас хэрэглэгдэж болох үг. Гэхдээ яагаад энэ өгүүлбэрт энийг авахгүй вэ? Энэ би хариултыг сонгохгүй вэ гэвэл shown гэдэг үг нь илүү формал буюу албан хэллэг илүү одоо албан ёсны өгүүлбэрт одоо орж хэрэглэгдэхэд илүү зохимжтой байдаг үг. Daddy гэсэн үг орсон ийм informal өгүүлбэр дээр бол төдийлөн тохиромжтой биш юм а. Lit up гэдэг үгтэй харьцуулбал. За lightened гэдэг нь болохоор мөн л одоо гэрэл гэгээ гарах юм уу те илүү гэгээтэй болох гэсэн утга байгаа боловч хүний нүдийг бол ингээд одоо lightened гэдэг үгтэй ярьж гэрэл гэгээ орлоо гэж хэлэхгүй. За тэгэхээр энэ үг бол ингээд тохиромжгүй. Flowed гэдэг үг маань бас нүдэн дээр одоо яригдахгүй ийм тохиромжгүй утга агуулгын хувьд нийлж тохирохгүй ийм үг байна. Flow гэдэг маань уурсан те ийм утгатай байгаад байна. За darkened гэдэг маань харин бүр эсэргээрээ одоо бараан боллоо одоо тэгээ илүү те гунигтай боллоо гэдэг ч юм уу ийм утгаар хэрэглэж байгаа учраас утгын хувьд зөрж байна. За ингээд өгүүлбэр маань бол lit up буюу одоо phrasal verb-ийг эндээ агуулж өгүүлбэрээ бүтэн болгосноор зөв болж байгаа юм аа. За lit up гэдэг маань phrasal verb байгаа. Тэгээ гэрэл гэгээ орох, гэрэлтэх гэсэн утгатай үг байгаа. За тэгээд энэ the little boy's eyes lit up when he saw his daddy гэхээр өөрийнхөө аавыгаа хараад бяцхан хүүгийн нүдэнд одоо гэрэл аслаа, гэрэлтлээ гэсэн юм утга гарч ирж байгаа. За тэгээд lit up гэдэг маань phrasal verb учраас илүү informal буюу албан бус юм нөхцөл байдалд бол түлхүү хэрэглэгдэнэ. За тэгээд энэ хариулт бол A хариулт нь илүү одоо энэ өгүүлбэр тохиромжтой хариулт болж байгаа юм аа. За ингээд informal language буюу албан бус ярианы үг хэллэгийг ер нь хэрэглэхдээ бид нар одоо таних да тий тэгээд мөн шалгалтын даалгавруудад орж ирсэн байгаа тохиолдолд яаж таних вэ гэхээр одоо дараах шинж байдлуудыг нь илүү сайн ойлгож харах хэрэгтэй гэсэн үг юм аа. За шинж байдлын хувьд бол одоо ярьж байгаа өнгө тоон тий өнгө аяс нь ямар байдаг вэ гэхээр албан бус ярианы үг хэллэг маань бол энгийн найрсаг юм харилцан ярианы шинж байдалтай байна. Харин үгийн сангийн хувьд болохоор ярианы үг хэллэг гололсон за одоо түрүүний жишээн дээр гарч ирсэн те daddy гэдэг үг бол илүү ярианы үг хэллэг байгаа. Хүмүүс хоорондоо харилцан ярихдаа түлхүү хэрэгэлдэг тэр болгон одоо бичгийн хэлэнд хэрэглээд байдаггүй ийм үг хэллэг байгаад байгаа.
За тэгээд уг нь бол одоо daddy гэдэг үг маань албан ёсны хэлэнд одоо хэллэгээр хэрвээ болох юм бол father гэж үг байгаа, мөн dad гэж үг байгаа тийм ээ. За эдгээрийг бол мөн албан бичих хэрэгтэй бол бас хэрэгжилж болно. За тэгээд father гэдэг үг нь бол dad гэдэг үгнээс бас илүү төлхөөтэй албан байдлаар хэрэглэгдэх бас мөн боломжтой байгаа. За ярианы үг хэллэг хэрэглэн за энэ vocabulary-гийн хувьд буюу үгийн сангийн хувьд болохоор товчлол бас их хэрэгэлдэг албан бус хэлэнд. За хэлц үг хэллэгийг мөн түлхүү ашигладаг бахны хэлц үг буюу за энэ phrasal verb-ийг хэлж чинь тийм ээ. За грамма хэсэг дээр нь бол одоо дүрмийн хувьд бол бүрэн бус өгүүлбэр, товчлол, хураангуйлсан үг, дүрмийн бус бүтцийг ашиглаж болох юм талтай бас байдаг. За pronoun буюу төлөөний үгийн хувьд болохоор нэг ба хоёрдугаар биеийн төлөөний үгийг мөн түлхүү хэрэгжилж өгдөг. Жишээлх юм бол I, you, we гэх мэтчлэн тийм ээ. За хураангуйлсан үгийг бол мөн их түгээмэл ашиглана. Can't, won't, it's гэдэг ч юм уу. За өгүүлбэрийн бүтцийн хувьд болохоор ихэвчлэн энгийн бөгөөд богино өгүүлбэрийг ашигладаг бахнэ. Informal language буюу албан бус ярианы үг хэллэгийн хувьд бол. За тэгээд ямар одоо нөхцөл байдалд мөн энэ албан бус үг хэллэгийг түлхүү ашиглаад байна вэ гэхээр social media буюу те одоо нийтийн сүлжээнд болвол нийтлэл, сэтгэгдэл, мессеж, чат зэргийг бичихтэй нийтлэгтэй бол энэ албан бус үг хэллэгийг бас хэрэгжилж болно. За мөн текст мессежийг бол хувь хүмүүс хоорондын харилцаанд ашиглахдаа хэрэгжилж болно. За casual conversations буюу одоо өдөр тутмын харилцан ярианд гэр бүл найз нөхдийн хүрээнд мөн энэ албан бус үг хэллэгийг хэрэгэлдэг. За personal emails буюу найз нөхөд болон одоо дотн хамтран ажиллагсад ер нь бол өөр хоорондоо дотн юм хүмүүс бол хоорондоо энэ албан бус үг хэллэгээр бол харилцах боломжтой. За тэгэхээр бидний даалгавар дээр орж ирж байгаа одоо өгүүлбэр маань ямар бүтцтэй байна вэ? Хинт хандсан байна вэ? Хиний тухай ярьж байна вэ? Бусад үг хэллэгүүдэнтэй контекст нь яг ямар үг хэллэгүүдийг ашигласан байгаа вэ гэдгээс нь шалтгаалаад за сонгох гэж байгаа одоо хариулт маань ямар одоо байх ёстой вэ гэдгийг ингээд шийдэх боломжтой болж байна гэсэн үг. За ингээд албан бус үг хэллэгийн хувьд бол багшны сая тайлбаруудаа өглөө. За ингээд example буюу жишээг нь бас энэ дээр харъя. За жишээг нь харах юм бол те hey what's up? Wanna grab a coffee? За I'm gonna go to the store. Need anything? Law, that was so funny гэх мэтчлээ одоо ингээд дандаа товчлсон, хураангуйлсан үгнүүдийг болоод за дээрэс нь what's up гэх мэтчлэн нэмэн phrase-үүдийг ашигласан ийм байх жишээтэй байна. За мөн тэмдэгтийг LOL буюу lol гэж хүмүүс одоо их хэрэглэдэг те. За энэ бол ярианы хэлэнд одоо албан бус хэлэнд түгээмэл ашиглагддаг ийм үг байна. За ингээд албан бус үг хэллэг юм байдаг бол албан ярианы үг хэллэг маань ямар байх вэ? Шинж байдлын хувьд яг яаж хэрэглэгддэг вэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй. За ер нь бол өнгө тооны хувьд бол хүндэтгэлтэй, мэргэжлийн болон академик харилцааны төвшөнд ашиглана. За үгийн сангийн хувьд бол наривчлсан, техникийн эсвэл ихэвчлэн илүү агсан түвшний үгсийг бол ашигладаг байх нэ мөн академик үгсийг ашиглана гэсэн үг. За өгүүлбэрийн одоо дүрмийн хувьд болохоор бүрэн бүтэн өгүүлбэрээр ярина. Эсвэл бас бичин тийм ээ. Зөв үцгийг таслал бүхий дүрмийг ингээд чанд баримтлсан байдаг. За харин төлөөний нэрний хувьд бол 1 болон 2 дугаар биеийн төлөөний үгийг хэрэглэхийг бол аль болох хязгаарлана. За тэгээ хувь хүнд чиглэсэн утга бол аль болох багтаа байдаг. За contractions буюу товчлолоос аль болох бас мөн зайлсхийж өгдөг. Тэгээ can't гэж одоо түрүүн informal буюу тэ албан бус ярианы хэлэнд хэрэгжилж байсан бол тэр үгийг cannot, will not, it is гэх мэтчлэн одоо бүтнээр нь бичиж хэрэгэлдэг байх нэ. За өгүүлбэрийн бүтцийн хувьд бол ихэнхдээ хавсарсан нийлмэл өгүүлбэр зэрэг урт болоод одоо ийм адармаатай өгүүлбэрүүдийг ашиглах нь бол илүү түгээмэл байдаг. Мөн одоо албан ярианы те энэ албан үг хэллэгийг бол ямар одоо тохиолдолд ямар хүрээнд илүү түгээмэл хэрэгэлдэг вэ гэхээр академик төвшөнд одоо их түгээмэл хэрэглэнэ. Энэ бол эссе, судалгааны өгүүлэл, сэтгүүлийн нийтлэл зэрэг дээр бол түгээмэл ашиглагдана. За бизнесийн харилцаанд тайлан, санал, аль бие усны цахим шуудан зэрэгт мэдээж ашиглагдана. За албан бичиг хэрэгт бол хууль эрх зүйн баримт бичиг ч юм уу те албан бичиг гэрээ зэрэгт бол мэдээж бас хэрэглэнэ. За public speaking буюу олон нийтэд хандаж ярьж байгаа тохиолдолд мөн ихтгэл тавьдаг ч юм уу те олон нийтийн өмнө үг хэлэх, за лекц тавих зэрэг дээр бол мэдээж албан үг хэллэгийг хэрэгжилж албан одоо хэлийг ашиглана гэсэн үг. За ингээд жишээ өгсөн байгаа та нар энд харж байна те. Dear sir, madam, I'm writing to inquire about the availability of your conference facilities.
The results of the study indicate a significant correlation between the variables. It is imperative that we adhere to the guidelines set forth in the agreement. Гэх мэтчлэн за ингээд өгүүлбэрүүд нь бол харьцангуй одоо тий бүтэн бөгөөд бүх өгүүлбэрийн гишүүд нь бүрэн за тэгээд томор хэлээ цэгээр төгссөн гэх мэтчил одоо өгүүлбэрийн гишүүд бол ингээд бүрэн ингээд байж байгаа жишээтэй. Тэгээ мөн одоо contraction буюу хураангуул товчлол ашиглаагүй юм байна. Ер нь бол informal болон formal language буюу тий албан болон албан бус энэ хэлний үг хэллэгүүдийг одоо ашиглахдаа хамгийн түрүүнд нь одоо юуг харах вэ? Даалгавруудаа гүйцэтгэхдээ юуг харах вэ гэхээр за хинт хандсан байна вэ? Ямар зорилготой байна вэ? Хаана болоод тий ямар өнгө аястайгаар энэ яриа маань үргэлжилж байна вэ? Эсвэл одоо бичсэн зүйл маань гарч байна вэ гэдгийг илүү сайн ойлгох хэрэгтэй. За тэгээд мөн эхэлж төрүүлж одоо бүх өгөгдсөн байгаа даалгаврынхаа хэсгүүдийг уншиж ойлгосныхоо үндсэн дээр за ингээд таамаглалтаа төвшүүлээд ингээд дараагийнхаа одоо сонголтуудыг хийх хэрэгтэй байгаамаа. За энэ дэр ингээд formal болон informal үгнүүдийн жишээг бол зөвхөн энэ бол тий зүгээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг наад захын жишээнүүдийг өгсөн байж байгаа. За тэгээд өгүүл үгийн хувьд жишээлх юм бол tell me more гэхэд deliberate, be done гэхэд finish гэдэг ч юм уу тий show гэдэг маань бол demonstrate гэх мэтчлэн ингээд албан болон албан бус үг хэллэгүүдийг өгүүл үгийн хүрээнд өгсөн байж байна. За эдгээрийг одоо энэ бичлэгэн дээрээс мөн зогсоож байгаад хараад авах цэжлэх боломжтой байгаа. За дараагийн слайдн дээр маань бол adjective буюу тэмдэг нэрнүүдийг өгсөн байж байгаа. За хаалтан дотор арай өрөнгөөр албан одоо үг хэллэгийг нь бичиж өгсөн байна. За мөн энэ хуудсан дээр бол transitions гарч байгаа. За ингээд дараагийнхаа буюу хамгийн сүүлийнхаа сэдвээр бид нар орж ийн. За энэ маань бол communication байгаа. Communication буюу харилцан ярианы хүрээнд одоо ердийн ингээ харилцаанд тэг хүн ямар санаа бодолтойгоор тухайн үг өгүүлбэрээ хэлж ярьж байна вэ гэдгийг ойлгох тал дээр бол манай хүүхдүүд маань одоо 2023 оны шалгалтын дээр нэлээд бага оноо авсан учраас за энэ хэсгийг оруулж ирж байгаа. За ингээ хувилбарын дээр асуулт 34 дээр ямар жишээ байгааг ингээ хамтдаа харъя. За энэ дээр бол хоёр хүн хоорондоо харилцан ярьсан яриа байж байгаа тий. Teller болон customer байж байгаа. За teller бол can I help you гэж асуухад customer yes I'd like to. За энэ дээр бидний сонгох ёстой хүний зайг өгсөн мэн. Ингээд a withdrawal from my account please гэж байгаа. За withdrawal гэхээр бол одоо from my account гэхээр би өөрийнхөө данснасаа тий татаа авалт хийя, буцааж одоо мөнгө авъя гэдэг ч юм уу ингэж хэлж байна. За тэгэхээр энэ дээр ямар үйл үг энэ withdrawal гэдэг үгтэй тохиромжтой вэ гэдгийг энэ A, B, C, D, E хариултууд дээрээс хараад сонгох хэрэгтэй байгаа. Тэгээ биднэрт өгөгдсөн хариулт бол 5 үг өгөгдсөн байж байгаа. Үүн дээр бол A дээр open, get, take, make, lend гэсэн үгнүүд байж байгаа. За энэний бол мэдээж зөв хариулт нь make гэсэн үг маань зөв хариулт байж байгаа. Зөв үйл үг байгаа. Ингээд yes I'd like to make a withdrawal from my account please гэж байна. Энэ дээр open, get, take, lend гэсэн үгнүүд яагаад тохиромжгүй вэ гэвэл утгын хувьд ерөөсөө тохиромжгүй байгаа. Жишээлх юм бол open гэдэг үг маань нээх гэсэн утгатай тийм ээ. За тэгээд банктай юм холбоо хамааралтай сэдвийн хүрээнд open гэдэг маань ямар утгаар хэрэглэгдэж болох вэ гэхээр одоо данс нээх байж болно. Open an account байж болно. Тэрнээс биш одоо withdrawal буюу мөнгө буцааж татаж авах гэдэг дээр бол open гэдэг үг хэрэглэгдэхгүй байх нь. За get a withdrawal гэдэг нь бол стандартын англи хэлний хувьд бол бас зөв одоо дүрмийн хувьд бол биш юм аа. Тийм учраас энэ get гэдэг үгийг сонгохгүй. За take гэдэг маань ч гэсэн мөн тохиромжтой биш. За lend гэдэг үг бол ямар нэгэн зүйлийг зээлж авах гэсэн утгатай учраас өөрийнхөө данснаас тийм ээ ингээ буцааж одоо мөнгөө татаж авъя гэхэд lend гэдэг үгийг хэрэглэх юм бол утгын хувьд их ойлгомжгүй буруу болох юм ба. За ингээд хамгийн ойлгомжтой зөв болгож байгаа хариулт маань бол make байна. Do болоод make гэдэг үгнүүдийг тэгээд энэ даалгаврыг гүйцэтгэхийн тулд бол бас сайн мэддэг байх хэрэгтэй байна. Мөн банктай холбоотой одоо өдөр тутмын те банкн дээр очиж гүйлгээ хийхэд ч юм уу банкны эргэн тойронд одоо ямар нэгэн харилцан яриа өрнүүлэх шаардлагатай үг хэллэгүүдийг мэдэх ёстойгоос гадна make гэдэг үгээ бас сайн сурч судлах хэрэгтэй байх нэ. За ингээд бүгшин do болоод make гэсэн үгнүүдийг те хамт явдаг энэ хэллэгүүдийг ингээд энд дэлгэцэн дээр үзүүлж байна. За make гэдэг үгнээр одоо цааш нь харъя. Food and drink preparation хоол хүнс бэлтгэхтэй бол make гэдэг үгийг иймэрхүү байдлаар ашиглаж болох нь.
За мөн arrangements and decisions буюу за ямар нэгэн цаг товлого, шийдвэр гаргах гэсэн одоо сэдвийн хүрээнд бол make гэдэг үгийг иймэрхүү байдлаар бас ашиглаж болох нь байна. Speaking, sounds, relationships гэсэн хэсгээр make a promise, make a phone call, make a joke гэдэг одоо энэ жишээнүүдийг нөхсөн байна тийм ээ. За энэ бол мэдээж ямар нэгэн чимээ гаргах эсвэл яриа хийх гэдэг энэ утга санаануудыг илэрхийлэхэд make гэдэг үгийг иймэрхүү байдлаар бас ашиглаж болдог байна. Харин мөнгөтэй холбоотой бас харилцан ярианууд дээр бол make гэдэг үг маань make a lot of money, make $10 an hour, make a living мэтчлэн одоо бас хэллэгүүд байдаг байна. Тэгэхээр эдгээрийг бол ингээд ер нь нэлээд сайн цэжлээд авсан байх юм бол саяных шиг даалгаврууд ирэхэд ямар нэгэн санаа зовх зүйлгүй зөв хариултыг сонгох боломжтой гэсэн үг ээ. За дүү гэдэг үгийг ч гэсэндээ мөн хажуу талд нь харьцуулаад харуулж өгсөн байж байгаа. Study and work, good or bad things, sports, hobbies, self-care, housework, repetitive tasks гэсэн энэ хэсгүүд дээр дүү гэсэн үг маань яаж ашиглагдаж байгааг одоо энэ бичлэгээ зогсоож байгаа тийм ээ дэлгэцэн дээр үзүүлсэн жишээнүүдийг бас хараад цэжлээд авах боломжтой юм аа. За ер нь дүү болоод make гэдэг үгнүүдээр ч зогсохгүй. За do, make, get гэх мэтчлэн маш олон байдлаар хэрэглэгддэг. Эдгээр үгнүүдийг хэрэглээгийн одоо ямар үгнүүдтэй нийлээд ямар одоо тодорхой утгуудыг илэрхийлж байгаа хэллэг вэ, хэлцвэ гэдгийг бас цэжилж авах хэрэгтэй шүү. Энэ дараагийн даалгаврыг харъя. Энэ маань бол хувилбар A тэг асуулт 37 байгаа. Choose the most appropriate phrase instead of the underlined word гэж байгаа. За энэ дээр доогор нь зурсан байгаа үгний оронд за өгсөн байгаа хариултуудаас хамгийн тохиромжтой гэсэн хариултыг сонгож орлуулж бичнэ үү гэж байгаа. За энэ дээр бол Alice болон John гэсэн хоёр хүний хооронд харилцан яриа өрнөж байгаа. Can I have a salad and rice with my lunch? гэж Alice асуухад John харин хариултанд нь No, you have to choose salad or rice, but not both гэж байгаа. За энэ дээр Alice юу гэж асуусан бэ гэхээр тийм ээ. За би өөрийнхөө үдээ олдоогоо хамтд нь салат болон будаа ингээд авч болох уу гэд асуусан чи үгүй ээ. Та бол сонгох хэрэгтэй. Салат юм уу будааныхаа аль нэгийг сонгох хэрэгтэй. Гэхдээ аль алийг нь бол биш ээ гэж хэлж байна. За тэгэхээр choose гэдэг үгний оронд тохиромжтой энэ хэллэгийг сонгохын тулд make a change, make an effort, make a habit, make a choice, make a point гэсэн эдгээр үгнүүдийг бол цэжилсэн байх хэрэгтэй байгаа биз, тийм ээ. За тэгээ make a change гэхээр энэ нь бол айл хэдийн байгаа зүйлийг өөрчлөх гэсэн утгатай учраас энэ өгүүлбэр дээр choose буюу сонгох гэсэн үгэн дээр маань бол орлуулж харихан тохирохгүй байна. За make an effort гэхээр энэ ямар нэгэн зүйлийг хийхээр одоо маш их хичээх гэсэн утгатай учраас бас л одоо тохирохгүй байна, тийм ээ. За make a habit гэхээр ямар нэгэн зүйлийг тогтмолжуулах, одоо зуршил болгох гэсэн утгатай учраас бас энэ өгүүлбэрт маань choose гэдэг үгийг орлуулж болохгүй байна. За харин make a choice гэхээр одоо сонголт хийх гэсэн утгатай учраас энэ нь бол choose буюу сонгох гэдэг үгийг орлуулж болж байна. Тэгэхээр энэ бол make a choice гэдэг хариулт маань зөв хариулт байгаа юм аа. За ингээд харах юм бол John Alice-ийг хоёр хувилбарынхаа аль нэгийг нь шийдэх хэрэгтэй гэж хэлж байгаа учраас тийм ээ make a choice буюу сонголт хийх гэдэг энэ хариултыг ав. За дахиад нэг өөр и хариулт маань бол make a point гэсэн хариулт байж байгаа. Энэ хариулт маань бас тохирохгүй хариулт учраас мэдээж тэ буруу хариулт байгаа. Гэхдээ яагаад буруу вэ гэхээр аль нэгийг нь сонгох юм нөхцөл байдалд тохирохгүй. Яагаад гэх юм бол энэ make a point гэдэг үгний маань утга нь болохоор ямар нэгэн зүйлийг онцлон тэмдэглэх гэсэн утга санаатай. За тийм учраас бол энэ choose гэдэг үгийг орлуулж тохирохгүй байгаамаа. За хувилбар A-ээс авсан 36 дугаар асуултын бас нэг удаа ажиллаж үзье. За энэ маань бол choose the most polite form гэж хамгийн ийдэг одоо найрсаг хэлбэрээр бичигдсэн байгаа. Энэ өгүүлбэрийг одоо сонгооч гэж. За асуулт нь болохоор where is the bus station гэж асууж байгаа. Тэнгүүд яг энэ асуултыг тийм үү хамгийн одоо ийдэг байдлаар энэ ABCDE гэсэн хувилбарууд дээр аль нь хамгийн илдэг байдлаар бичигдсэн байна вэ гэдгийг сонгоно. За could you tell me where the bus station is? Can you tell me where is the bus station? Could you tell me where is the bus station? Tell me where is the bus station? Tell me where is the bus station please?
гэж байгаа. За энэ дээрээс ингээ харахаар хүүхдүүд бол яг юун дээр хамгийн их алдах гад байдаг вэ гэхээр хариулт буюу энэ please гэсэн үг орсон байгааг харангуйта энд please гэдэг үг орсон байж байгаа тий гуйжин тэгнүү ингэнүү гэсэн жамуу гэсэн юм утгатай энэ үг орсон байгаа юм чинь энэ болвол шууд энэ өгүүлбэрийг маань хамгийн илдэг болгож байна гэж андуураад энэ хариултыг сонгочдөг. Гэтэл бол where is the bus station? За тэгээ хамгийн ихэнд нь бол tell me гэдэг тий шууд захиран тушаах хэлбэрийн ийм өгүүлбэр хэлсэн байж байгаа. Тэгснээ одоо please гэд нэмсэн боловч энэ өгүүлбэр бол тий төдийлөн одоо хамгийн илдэг хэлбэрээр бичсэн өгүүлбэр болж чадахгүй. За ингээд тайлбаруудыг нь хамтдаа харъя. За could you tell me where the bus station is гэдэг энэ хариулт бол A хариулт бол тий хамгийн ихэнд өгсөн хариулт бол хамгийн илдэг бөгөөд дөрмийн хувьд зөв хэлбэр байгаа юм а. Can you гэхээсээ could you гэдэг үгийг хэрэглэх нь илүү илдэг бөгөөд албан ёсны ийм хэллэг байдаг. За тийм учраас could you tell me where the bus station is гэж төгсгсөн байгаа энэ өгүүлбэр зөв. Can you tell me where is the bus station гэхээр шууд бус асуултын бүтцэд бол тухайн субъект үйл үгийн дагуу байхыг шаарддаг тул энэ нь дөрмийн хувьд зөв биш болчихж байгаа юм а. Өөрөөр хэлэх юм бол where is the bus station гэж байгаа учраас энэ бол одоо дөрмийн хувьд буруу болчих. Үүний оронд бол where the bus station is гэж төгсгөж болно те. Тэгэх юм бол энэ асуулт бол бас хайрцангуй одоо дөрмийн хувьд зөв болох гэдэг. Гэтэл бол ингээд дөрмөн нэгдүгээр алдагдчихж байгаа. За хоёрдугаарт нь бол can could хоёрыг харьцуулахад can you could you гэдгийн маань одоо сонсогдох тэ өнгө аяс нь бол could you гэдэг нь илүү илдэг найрсаг шинжийг агуулдаг. За could you tell me where is the bus station гэж байгаа энэ асуултын үед бол дээрхтээ ижил шалтгаанаар бас буруу юм аа. За tell me where is the bus station гэж байгаа маань бол ямар ч одоо бүр please ч байхгүй те. Энэ бол дөрмийн хувьд буруу хэрнээсээ хитрхи шууд ингээд тулган шаардаж байгаа юм шиг ийм сонсогдож байгаа. За хариултыг бол багш нь хамгийн дөрөв тайлбарлаж өгсөн тийм ээ. Хэдийгээр please гэсэн үг агуулсан байгаа боловч энэ нь төдийлөн бас илдэг ийм асуултын хэлбэр бас биш ээ. За энэ хэсгээр бид нар бол одоо саяны асуултан дээр гарч ирж байгаа modal verb-ийг хэрхэн яаж ашиглаж байгаа байдлыг одоо сайн ойлгочих юм бол саяных шиг одоо ийм асуултууд дээр бол зөв хариултыг төвгүй олох боломжтой. За modal verb буюу can, could, за should, must, have to, might, may гэсэн эдгээр үгнүүд маань за төрлүүдийг нь одоо бас мэдээж ялгаж сайн ойлгох хэрэгтэй тийм ээ. За энэ маань боломж, болцоог илэрхийлээд байгаа мó, чадамжийг илэрхийлээд байгаа мó, эсвэл ямар нэгэн зүйл зөвшөөрлөх гээд байгаа мó, зөвлөгөө өгөөд байгаа мó тий. Эсвэл ямар нэгэн зүйлийг шаардаад байна уу, эсвэл боломжтой гэсэн утга санааг илэрхийлсэн ийм үг юм уу, ийм тохиолдолд хэрэглэгддэг юм уу гэдгийг нь бол маш сайн ойлгоод авчвал за эдгээр үгнүүдийг орсон харилцан яриануудыг төвөггүй сайн ойлгоод за тэр харилцан ярианд оролцож байгаа хүмүүс маань те яг ямар бодол санааны үүднээс эсвэл одоо элдэг найрсаг байгаа мó ямар нэгэн зүйлийг шаардаад байгаа мó гэх мэтчлэн эдгээр санаануудыг нь бол маш сайн ойлгож за тэгээд түүндээ бас тохиромжтой хариултуудыг төвөггүй олж авна гэсэн үг. За тэгэхээр энэ modal verb-уудыг бол энэ харилцан ярианыхаа өнгө аясыг илэрхийлэх тал дээр бол тийм ээ ямар modal verb-ийг яаж хэрэглэж байгааг ингээд харж бас цээжилж мөн жишээнүүдтэй ингээд ажиллах хэрэгтэй гэсэн үг. За бидний тэгээд өнөөдрийн хичээл бол энэ хүрээд ер нь бол өндөрлж байна. Тэгээд англи хэлний эсэлтийн шалгалтанд бол бэлтгэхдээ бас тийм үгийн сангийн мэдлэгээ аль болох маш сайн тэлээрээ за агсан төвчний мэргэжлийн үг хэллэгээ утга болоод хэрэглээг өгүүлбэрийн бус төвшөнд ингээд ойлгож сурах хэрэгтэй. За мөн одоо холбогдох боловсролын байгууллагуудаас гаргасан энэ зөвлөмж хичээлүүдийг бас үзээрэй. Өмнөх жилүүдийн шалгалтын материалтай бас ажиллаж зөв буруу хариултуудыг яагаад зөв байсан бэ, яагаад буруу байсан бэ гэх мэтлийн материалуудтай ажиллаж үзээрэй. Мөн онлайн их сурвалжууд дээр бас ажиллах боломжтой байгаа. За эдгээр дотор бол мэдээж Khan Academy, за BBC Learning English ч юм уу, за Cambridge English, Medley Cgmen гэх мэтлийн маш олон одоо вебсайтууд бол ингээд ашиглах боломжтой. Тэгээд түүн дээр бол дөрмийн болон бусад communication-ы болон үг зүүн ч юм уу ийм зөвлөмж даалгавар одоо хичээлүүд бол маш түгээмэл ингээд дэлгэрэнгүй байдаг. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа.